гэсэн хөндөй хоолой уйсах сэтгэл минь дулаахаа асын ансууд цэнхэртэй айтра зумбар хайрхан мэн урцмрх өмцөн зэрэглэдэг өрмөн шаргал түүхийн хөдмэн Улаан эрг 33 дугаар анги. Эсэргүү бүлэгт хэлцгэцэн. Юундаа мэдэн бүлээд байгаа. Хилээч. Тэгвэл хэнийг эсэргүү бүлэгт хэлсэн. Би тийм бүлэг мэдэхгүй. Мэдэхгүй байж хүн эсрэл явах уу? Хүнч. Татаж юу асуугаад байгаа. Би чиний хүүчин биш. Дотоод явдлын яамны туслах төлөөлөгч. Дорж. Танай дотоод явдлын яамныхан ардаар ангид тоглодог болоо юу? Би бүрэн гэрхт бүгд найрамд Монголд дурсан. Бүрэн гэрхэд ардынхан говьяа дарга нараас нь гомдлоос хүн. Найцгадлаа. Тийм. Тэгээд энэ хөгшин фяд эргээ хүлээх нь. Заац. Тэгвэл тасгийн дарга дөлийн зааварчилгаагаар тусгай арга хэрэглэл болж таа. Дөлөө. Тийм ээ дөлөө. Гүцтэй. Заац. Дөл даргийнхаа зааварчилгаагаар ажиллаад байж таа. Одоо яа их вэ? Нэг яадаг мэдв. Болчин чин зангираад ялчи юмнад хэрэгээ үлээхгүй аж тийм. Би мэдхгүй. Цэц. Цагийн дараа ирэхэд бодол чи өөрчлөгдсөн байх вэ?
За яаш. Эсрэгөө тогсон хэрэг хүлээх үү? Ямар шиг юм. Байхгүй гэж. Тэр дөлдөрх тайлээ. Зэ наа үг чинь дамжуулаад альтарч. За залуу. Юуг нэг ч гонголт юм бэ? Тэр эмэгтэйд очиод үнэлж хүн хэлээр мал хөлөөрөө гэдэг үг байдаг үү? Ингээд бол тэр чинь жаас улмал цогтно. Ойлгож гин үү? Би ямар нүрээр очих юм бэ? Юу гэсэн үг? Тэ хэн очих би очих юм уу? Одоо ч бид хоёр нийлхээс өнгөрлөө л доо. Намайг ойлгох ч. Үгүй. Сүндэр чам таартай. Яванда чамайг ойлгох л бол. Чи хараарай. Чи яаж мэдчихэв? Юу мэдхгүй байна л да надад зүгээр тэг санагдаад л. Санагдаад л шүү. Үгүй юу дөлөө. Найз чинь яг үнэн хэлж өгөө. Чиний мэд матаа суучул яасан. Сайн мэгтэй. Чи хожнуулахаас алдахгүй шүү. Болоо. Яасан? Та нар чи юу нүгсэж хоригдсан юм шүү. Бүгдээр л ингэж ярьцах юм. Бас сайн тэгээд байна. Ээж, хөгшөөж, жаргал. Бас дээр чи. Чи нэг зүйлийг ойлгохгүй байна. Бүгдээрээ нэг юм дээр дүлэрнэ гэдэг чинь цаанаа нэг юм хэлээд нь штэ. Бүгдээрээ хэлэлцүүд буруугүй. Бүлээ усаар угаавал хэрэггүй гэдэг үгийг чи мэдхүү. Ерөн тэгээд энэ хоёр эмэгтэй төлөө ингэ шаналаад яадаг юм. Халахын хүм унтсан биш. Хоёул ингэ март. Сүндэр надтай уулзах гээд манаарт очисон байж шээ. Тэгтний би очиж мядагматтай зүг. Гэрээсээ гарч явж тааралдаад багтаа яах вэ? Таарчихсан юм болж дээ. Ямар юу гэж бодсон бол? Юу л одоо гэж? Ядж явах тийм жаргал. Намайг ерөөс ойлгохгүй. Нага малгайд хүн биш гэж аав минь хэлдэг үнэ юм да. Чи минь яагаад олон тоон дээр яриад байгаа юм бэ? Тэр ганц дүүрч гисэн амтнаас болоод манайхны бүгдийг бас муу болгож болохгүй шүү дээ. Би ч гэсэн ногоо малгай өмсдөг. Тэгэхээр арилсан натартай хүн гэж вэ? Тэр муу хачин залууг одоо миний найз Март. Сэтгэлтэй гэтлээс. Тэгсэн хэрнээ өөр хүүхэнтэй хонж өмжөд. Бүр өөрийнхөө гэртээ шүү. Одоо хоёул тэр тухай ярихаа болио. Явж байгаа хинэ. Хизээ айцааны ихнэр нөхөр хоёр шиг. Миний найзтай сэтгэлээр битгий үн заа юу? Тэр хүмүүст нулимсаа үзүүлнэ гэж юу байдгийг толгой дээгүүр яв. Тэр хүний гарт даатах. Яг. Бодчих биш үсттэй. Чи тэнд ажилтдаг юм чинь. Тэр хүний өнөргүй хүний гараас аав минь аврахад туслал та. Би чинь зүгээр л нэг бичээж хүн шүү дээ. Чи дотор нь ажилтдаг юм чинь том дарга нартай хэлж ярьж болно шүү дээ. Тэр байцаагч чинь чамайг хэрвээ зөөлрөх бах.
тэр хэцүү. Дэнсма. Чи миний багын найз мөн үү? Тэр мэдэх мад үли яхад хоол оруулж өгч болоод л байсан. Тэрэн шиг чинээсээ тусалж чадахгүй гэж үү? Найз нь одоо чамд туслана. Чинийхээ төлөө. Бас аавын чинь төлөө. Надаас өөргөө хүн байхгүй. Найз нь газрын дарга та нуулзъя. Байцаагч ясан ч гуугаад үтсэ. Дорж надад үгүй гэж хэлэхгүй байгаа. Оо шүрээчи. Одооч айл бүхэнд л юм л очирч байгаа цаг байна. Гэхдээ цаагуур чинь хүмүүсийг суллаал угаас өрсгсгдэх юм биш. За. Юу яа? Өгчмөө аваад надад яваад очроо. Удал хичээ. Яа. Намайг миний эргэн тойрны бүх хүмүүс үзээ. Яа. Сүндэр хичээлдээ ирэхэд байчлаа. Үгүй тэгээд би галыг авч үлдэх юм бол мөрдөж байсан төлөөлөгчтэй. Юу? Чи юу гэсэн үг вэ? Надад хэлдэг байгаа та. Болохгүй. Ийм юм юусаа байж болохгүй. Аль хоёлаа ер нь явъя. Тэр мэддэг дарга сэрэгд нь очиж хэлье. Тэгэж болохгүй. Тэр чинь тэр шунлуугаа ороо гараад ир чадсангүй. Хүчиж ярэ. Хөл хүндтэй болцсон юм шиг байна. Ингэж татгаа яаж чадахгүй. Би тийм бузар амьтантай нэр холбогдоо хүмүүст муу хэл өгч байгаа. Тэр зүг твчээр алуу. Би одоо яах удал хичээ. Би яах вэ?